Метрс нутаг Ховд аймгийн Махан сумын Баянголбаг манай аав ээж өвөө эмээ бүгдээрээ Махан сумын Баянголбагийн малчид байж байдаг. Их зүудэлж ийн хоёрыг очихгүй их удаад ахаар зүудлэгдээд авах болтой юм л. Би бол тэгээд байгаа. Би бас очлогоос 10 жил болж байна. Хаварж намарж байгаагаар бол очино. Тусландаа ингээ гарахаа болчихсон зам хол учраас. Тэгээд илүү мартагдаад яг тусмаа эргээ зүүдэнд их тодд орж ирээд авах болтой юм л. Ямар ч тийм юугүй. Зан характерын төлөв нь эсвэл одоо тэр сэтгэлгээнд ч юм уу эсвэл биеийн одоо тэр хурдан тухайн мэрэгжилд тохирохгүй хэрнээ одоо санамсаргүй байдлаар сонгоод орсон. Тэгээд 3 жил 4 жил явсныхаа дараа эсвэл бүр төгсөж гарсныхаа дараа тэр мэрэгчлэр ажиллахгүй байх ийм эрсдлүүд бол одоо зөндөх байдаг. Маш их байдаг. Одоо тэр эрсдлүүдийг л одоо бууруулах зорилготой гэсэн. Би бол ердөөсөө л ерийн малчны натнаас гарсан. Гэхдээ ерийн малчны натнаас ертөнцийн дэвжээнд хүрэхэд манай төрлөх сургууль Ховд аймгийн Махан сумын багш нар маань бол энийг ингээд тодорхой хэмжээнд бааз суурийг бол ингээд хангалттай тавиад явуулсан байгаа. Тэгээ Монгол Улсын зөвлөх багш гэдэг. Тэгээд энэ зэргийг бол сая 2024 онд авсан. Тэгээд одоо 33 настай та зөвлөх болсон. Тэгэхээр энэ хүүхдүүдийн материал зөвхөн Монгол гэхгүй дэлхийн 163 орны 10,000 дунд сургууль тийм ээ. Тэрний цаана 10 сая 60 сая хүүхдүүд өгч байгаа ийм шалгалт байна. Тэрний шалгалтынх нь одоо математикийн шалгалтыг Лондон хотод засах ажлыг Монголоос одоо ажиллаж байгаа л гэж ойлгож байна тий.